Ийм бүхэн болоход ээж маань Брайан гэх нэртэй хүүгийн хүчирхийлэгчтэй үерхдэг байсан бөгөөд ээж тэрхүү залуу хоёрын солиотой хэрүүл маргаануудаас болоод манай байшингийн бараг бүх цоожнууд эвдэрхий төвчөх боломжгүй болчихдог байлаа. Брайан согтуудаа манай урд болон хойд айл талын хаалгануудыг цөм мөшгөлж орхичоод буцаас асаагүй байсан юм. Харин ээж Брайан хоёр өдөр бүр бүхэл өдрийн турш бааран сууж архитан согтуурхдаг байв. Энэ бүхэн тохиолдоход яагаад байшин нь түгжээгүй, мөн эцэг их нь гэртээ байгаагүй юм бол хэмээн та нарыг гайхшрах болов гэсэндээ саяны дурдсан зүйлсийг урьдчилан тайлбарлалаа. Ямар ч тач би тэр үед 12 настай бяцхан охин байсан бөгөөд харин эрэгтэй дүү маань дөнгөж 10 нас хүрч байсан юм. Би тэр үед үнэхээр жижигхэн биетэй охин байсан бөгөөд харин дүү маань өргөжлөд өвддөг байсан учраас тэр ч бас үнэхээр жижиг биетэй, дээр нь дэндүү эмзэг хүү байв. Харин манай ээж Брайан хоёр үргэлж байдаг тэр газартаа арх эргүүлж авсан юм. Манай байшингийн урд хаалгаар ороход л шууд том өргөтэй залгах ба цааш арын хаалгагч мөн харж болно. Харин баруун тийш эргвэл дүүгийн маань өрөөрөө чиглэсэн коридор байх бөгөөд тэр үед дүү бит хоёр тэрхүү онцлогын өрөөндөө байсан юм. Би дөрөвнийхээ хаалгыг хаачгаад PlayStation дээр ямар нэгэн тоглоом сууж байв. Тэр үед магадгүй шөнийн 12 эсвэл 1 цаг болж байсан бөгөөд бид ч тоглоомд орчихсон цагийг 100 өнгөрөөж байтал гинт нэгэн хачин чимээ сонсогдсон тэр. Харин дүү маань тэрхүү чимээг сонсоогүй бөгөөд би ч түүнд энэ тухай хэлж айлахыг хүссэнгүй. Ямар ч тач би өрөөнөөсөө гарч шалгахаар шийдэн. Харин дүүдээ ам зангаад байгаа тул уух юм авч ирэхээр явлаа. Чамд ч ихсэн амттаа аваад ирээ. Өрөөнөөсөө битгий гараараа гэж хэлчихэд хаалгаа нэв. Галтгооныхоо өрөөнд очихын тулд том өрөө болон ард урд аль хаалганы урд зүрх хэрэгтэй болно. Намайг өрөөнөөс гарахтаа зэрэгцэн нөгөө хачин чимээ илүү чангаар дуулаж ихсэн тул би хаалгаа хаагасан өмнө дүүдээ намайг амттаа аваад иртэл хааны шүгэндээ ороод өөрсдийн нуучийн янзалж байг юм хэлв. Надад үнэхээр ямар нэг зүйл буруу байгаа гэх аимшигтай мэдрэмж төрж эхэлсэн тул дүүгээ айлгахчгүй хүн шиг нуух гэсэн санаа минь тэр байлаа. Ээж гэхээсээ илүүтэй би өөрөө дүүгээ харж амтж өсгсөн болохоор түүнд их санаа тавьдаг байсан юм. Дүү маань тун амархан айж цочдөг. Мөн сандрахаараа астма эхэлчих нь. Дээр нь бид хоёрт түүний амьсгалын аппарат болон цаслага аль аль нь алга байв. Бид тийм л гайхалтай ээжтэй байлаа. Хэрэг тэр айгаад астма эхэлчихвэл ямар тач сайн зүйл болохгүй гэдгийг би мэдэж байсан юм. Ямар тач би өрөөг орхиж яг юу болоод байгааг мэдхээр харанхуй коридор дондор аль болох удаан бас чимээгүй гитж явлаа. Би ямар нэг зүйл буруу байгааг мэдэж байсан тул дотроо өгтлээ хайж байв. Коридорын төгсгөл хүрэхээс өмнө би эрэгтэй хүний хоолойг олсон сонцэр. Гэвч тэр зүгөөч нэг чимээ гаргах биш.
мэдээж байсан ч тэнд байгаа зүйлийг би өөр нүдээр харсан шүү дээ. Цонх онгоохгүй тодорхой болсон тул би биеэ хамгаалах зэвсэг болцохоор зүйл хайж эхэлсэн юм. Том ах маань энэ өрөөнд дүүтэй маань байдаг. Мөн түүнд илттэй төстэй нэг зүйл байдаг гэдгийг би гинэт санав. Ах маань тэр өдөр хаана байсныг би сайн сандгүй юм. Ерөн л хөвчлэн гэрт гэхээс илүүтэй найзуудтай гадуур тэнж явдаг байсан юм л та. Намайг ахынхаа тэрхүү чинжаалыг хайж байтал хаалганы цаанаас эрэгтэй хүний бүдүүн баргил хоолоо. Арана байгааг чи мэдэж байна шүү. Нэмэн зэвүүтэй хэлхийн сонсогдлоо. Тэр дээр шууд л хамаг шар ус минь босч хүйтэн хөлс усаж эхлэх нь тэр. Өргөслүүлэн би дүүгийн хэржгийн эхлэхийг сонслоо. Ааст минь хөдөлж гэж хараалдаг. Би түүнийг тэрэн зөрөгтэй байхыг дахин анхааруулад цааш суугаад жигд амьсгалахтаа хамаг анхаарлаа төвлөрүүлэх юм хэлв. Би цонхоо бүтэн нэхэр ухаан мэдүүлгүй оролдож эхэлсэн ч яаж чичээгээд болохгүй байлаа. Би буцаж иргэн орон дээрх хөнжлөг бүтээлгнүүдээ ухаж байхдаа ахынхаа өргөж мартаад явчихдаг гар утсыг болох юм тэр. Тэрхэн хугацаанд ямар гэчи аз вэ хэмээн нулимс тэлгнүүд нь тэрхэн утсыг шуурж авч байснаа би одоо сандаг юм. Би ч тэр дээр 911 рүү залгаж цагдаа нарт юу болоод байгаа талаар тайлбарласан бөгөөд хамгийн сонин нь энэ бүх хугацаанд хаалганы цаанаас ямар ч чимээ гарахгүй байлаа. 911-ийн оператор харилцуурын цаана яг юу болж байгааг цаг алдалгүй мэдэж байхын тулд надаас уцаа салгалгүй байж байхыг хүссэн бөгөөд удалгүй тэр үл таних хүн хаалга балбалж эхлэх юм тэр. Би дахин 50 байдлаа хадгалж чадахгүй гэдгээ ойлгож айцаасаа болоод ухаан санаагаа алдаж орхисон баг. Би хамаг чадлаараа орилж хашгичж эхэлсэн ба хэрэг та тэр үед миний орлооныг сонссон бол шар өвчин босох байсан гэдэгт итгэлтэй байна. Дүүгийн маань унтлагын өрөө байшингийн цорын ганц ажилтдаг зооч төөрөө байсан гэдгийг дуртахаа мартчихаж. Тиймээс тэрхүү үл таних хүн дотогч орохыг завдан хаалга тасралтгүй балбасаар байсан юм. Түүний хаалга балбах чимээ улам бүр чангарч намайг оруулах хэмээн хашгичж байснаа чив чимээгүй болж орхив. Тэгээд дараа нь тэр хамгийн чих үзэж айц төрүүлэн зүйлийг хийсэн юм. Тэр мөн новш инээж эхлэх нь тэр. Хэрэг би хүсвэл энэ хаалгыг 2 секундын дотор юу ч үгүй өрүүлээд ажиж чадна гэдгийг чи мэдэж байгаа үстэй. Бицхан охин. Ийхүү хэлснийхээ дараагаар тэр зөөлхнөр хаалга тогшин. Намайг зүгээр л тайлаад өгчих хэмээн гуйж эхлэв. Түүний харцаа тэс өөр болж орхилоо. Дараа нь хаалга майжих мэт хятадсан чимээ гарч эхлэн тэр. Тэр үед 12 настай байсан бяцхан охины бодолд маань маш урт хүмүүстэй хүн л хаалга самардаад байна гэсэн төсөөлөл бууж байлаа. Гэвч тийм байгаагүй юм. Тун удалгүй би цагдаагийн машины дуудах мөн манай гэрт хүмүүс гүйлж орж ирэн тэрхүү хүнийг гараа өргөн газар твтгийг шаардсан орилдохыг сонслоо. Хаалганы цаана нилээдгүй ширүүн ноцтолтон тэмцэлдэх чимээ баахан орлон ашхраанаар үргэлжлээд дараа нь чимээгүй болж орхив. Хэдэн минутын дараагаар хэн нэгэн хаалгыг маань зөөлөн тогссон ч би тэр үед дэндүүх ажихсан байсан тул хаалгаа нээж өгөх зориг байсангүй. Тэрхүү хар дарсан зүвчигээр хаалганы цаана одоо ч хүртэл байж магадгүй хэмээн айсан хэрэгэлтэй. Би ухаан мэтрэлгүй үгүй хэрэггүй гой битгийлтэй хэмээн дахин давтан хэлж нос нулимсандаа хутгалдаад байлаа. Жаахан дүүгийнхээ төлөө зоригтой байх ёстой гэсэн бодол маань ор сурггүй алга болоод өгсөн байсан юм. Энэ бүх хугацаанд шалан дээр дүүгээ тэрвчгээд бид гарцаагүй өөхөх нь л хэмээн бодож байлаа. Хэсэг хугацааны дараа хаалганы маань цаана эмэгтэй офицер ирж бидэнтэй ярилцах үед л би баг зэрэг тайвширч тэдэнд хаалга нээж өгсөн юм. Коридорт маань 5 цагтаа ирж зогсчиход уйлан дуулахыг минь сонсож зогссон байлаа. Би хаалга нээж өгөх хүртлээр дүүгээ тасралтгүй тэрсээр байсан ч эмэгтэй цагтаа харсан даруйда бид хоёул түн дээр гүн очиж тэрврээд бүрч чангаар зөвхөн олцоож байж билээ. Бид үнэхээр их айсан байсан юм. Тэрхэн үлэмж би тэр мал боллоос огцчихсан. Дээр нь мансууруулах бодис хэрглэжсэн байсан болж таарсан. Цагдаа нар намайг тэрхэн үйл таних хүн дээр дагуулж очоод түүнийг таних хэсгийг тодорхойлж байсныг нь би сандаг юм. Би түүнийг огт мэдэхгүй гэдгээс хэлсэн. Харин би тэрхэн үлэмж том биетэй
Уур хилэнгээр дүүрч улаанаараа гихэлсэн нүдтэй эрийн өмнө ирж зогсохдоо мэдэрсэн айдсаа хизээч мартахгүй байх. Мөн түүний гаргаж байсан архирах мэт аимшигт чимээ айц дөрөн бүлтгэнж байсан дүүгийнхээ нүдийг ч хизээч мартахгүй. Эцэг их маань биднийг хараа хяналтгүй цоожгүй байшинд тийм байдалтайгаар үлдээж явсныгаа төлөө нилээдгүй байцаагдаж арга хэмжээ авахулсан юм. Ээж маань одоо уухаа болж цагдаа хүнтэй гэрлэн тэр үеийнхээсээ тэсэн өргөн болсон. Би нэлээд сүлд нь энэхүү болсон явдлын талаар ээжтэйгээ ярилцаж байгаад тэр үед мдээгүй зүйлээ мэдэж авсан юм. Тэр үл танихан цагдаа нарыг ирэхэд гартаа маш том утга хатган зогсож байсан бөгөөд хаалга самардах мэт чимээ юунаас гарч байсныг тэгэхэд л ойлгож билээ. Би одоо болтол тэр хүн яагаад зүгээр л хаалга цөмлөд ороод ирээгүй юм бол хэмээн үргэлж гайхширдаг. Түүний биеийн хэмжээнээс харахад л тэр нэг их хүч гаргалгүй ганц зөөлөн өшөглөхөд хаалга салаад унчгаар байсан бөгөөд учир нь тэрхүү өрөөний хаалга үнэхээр хариугүй нэмхэн хавтан гар хийгдсэн байсан юм. Тэрхүү болсон явдлын дурсамжууд одоо ч хүртэл намайг айлгаж ойр ойрхон хар дарахад хүргэдэг. Нөхөр маань яагаад намайг шөнийн цагаар хаалга түгжээгүй байхад тэгтлээ их уурлаад байдгийг огт ойлгодгүй юм. Би 3 хэлжээр ажилладаг бөгөөд намайг гэртээ ирэх болгонд байшингийн хаалга онгорхоо байж таарна. Тиймээс би байшингийн өрөө тус бүрээр явж шүүгээ ханы өрөө гэд хүн нөөж болох үс болон тохоо бүрийг нэг бүрчэн шалгах хэрэгтэй болно. Би одоо 2 хүүхэдтэй. Харин би тэдэнтэй өөр тохиолдсонтой ижил зүйл тохиолдохыг хизээж зөвшөөрөхгүй.